Хүмүүс жоок болгоод ярьдаг шүү дээ. Энэ амьдрал нэг их зүйл хэрэггүй шүү дээ гэсэн мөртлөө өөрөө хамгийн тэг үнэтэй тийм тансаг хэрэглээний зүйлүүдийг хэрэглээд яваад байдаг гэдэг нэг жоок болгож ярьдаг тий. За тэрнтэй адилхан хүний амьдралд нэг тийм том том төлөвлөгөөнүүд үнэндээ хэрэггүй. Юу хэрэгтэй гэж танд жаахан түлхэц хэрэгтэй байдаг. Тэр жил түлхцийг манай нарад томсон багш маань эрэг цэннийг номны маань одоо ажлын дэвтэр танд өгнө. Та тэгээд айгүй бас гайхаж асууж магадгүй. Би танд энийг тайлбарлаад өгье. Би багштайгаа уулзтлаа. Жил болгоо ингээд жилийн оны эхэнд ингээд зүгээр жилийнхаа төлөвлөгөө гаргаж нэг resolution хийдэг байлаа. За тийм бүр хийх хэрэгтэй бүр ингээд 10-аар нь чагсааж бичдэг байлаа. Олныг бичиж олныг одоо төлөвлөх тусмаа болоод би их айгу сайн одоо оноо төлөвлөж гин одоо тий жилээ одоо төлөвлөж гин гэж боддог байлаа л да. За тэгээ харамсалтай надад юу болдог гэхээр за эхний нэг 2 сар нэлээ идэвхтэй тэр нөө төлөвлөсөн зүйлээ хийх гэж гүйцэлдүүлэх гэж хичээнэ. Тэгээд нэг 3 4 за оны хагас очиход бол ерөө нэлээ бас тэр нөгөө хичээлт маань зүтгэл маань нэлээ бүдгэрсэн байна. За тэгээ оны эцэст очиход эргээ харахад ямар юм төлөвлөснөөш баг мартсан шахуу тийм байдалтай ер нь маш олон жилиг явсан. Тэгээл оны ихэнд очиход яг л нөгөө нэг пенза зурдаг, яг л нөгөө давтамжууд гарч идэг. Олныг бүр олныг гоё бичиж тавих айгу дуртай. Их төлөвлөсөн, их юм яатсан бол өөрийгөө айгу тийм мундаг одоо төлөвлөлт гаргалаа. Тэр зүйлээ энэ ондоо хийнэ гэж боддог байлаа. Хамгийн харамсалтай нь ерөөсөө үр дүн маш бага байдаг гэсэн. Тэгэхээр бол танд тэр ерөөсөө үйлдэл хийлгэж үр дүн гаргах чинь хамгийн чухал гэдэг юм аа. За тэрэнд маань мэдээж одоо мэрэгжлийн хүмүүс гэдэг байгаа коучингуд бол танд маш үр дүнтэйгээр тусалдаг байгаа. За тэгэхээр та одоо өөртөө ганцаарчилсан хувийн коучинг авах болцоогүй бол та бүхэн нараад тунсан багш юм те. Энэ эрэг цэнийг номтой ажиллаад ажлынхын дэвтэртээ бас ажиллаад үзээрэй. Танд маш их өөрчлөлт өгөх болно. Тэгэхээр хүмүүсээ ерөөсөө жоохон түлхэц хэрэгтэй байдаг. Түлхэцийг манай багш маань ажлын дэвтэр танд өгөх болно.